Дархан аймгийн 8 бахархлын нэг болох Бурхан багшийн сэрэг дүрийг төрийн болон төрийн бас байгууллагууд хамтран засварлаж байна. Төрлөх хоттой буддаа Бурхан багш залах гэж Дорж багшийн санаачилгаар хуучин шин дарханы төвд орших давхар өндөрлөгт хойд зүгийн Бурхан багшийн сэрэг дүрийг уран баримлж, дамдын бүрөв тэргүүтэд баримлжид 2 сар гаруй хугацаанд урлан 2008 оны 10 дугаар сарын 12-нд нээлттэй хийж байжээ. Бурхан багшийг баруун гарт өвдөг дээрээ тавьж 100 гараа бадар аягт барьсан Бурханы 50 амгалан дүрийг 1 м өндөр цагаан гадаг суурин дээр цагаан линхуа цэцгэн дунд урд зүгийг толдон суугаа байдлаар бүтээжээ. Дарханчуудын хандив болох 650 гаруй сая төгрөгөөр хийгдсэн энэхүү бүтээн байгуулалтыг төрийн болон төрийн бас байгууллагууд нэгдэн хамтын хүчээр энэхүү засварлаж дууссан байна. Урд зүгийг толдон суугаа Бурхан багшийн дүрийг сэргээнд засварлахад Бацүх захиралтай Бугантах Нандин төрөмс байгууллага, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хатан ухаан шүтгөө төрөмс байгууллага, Хараагийн Дарихламын гэцэг даржаалан хэд 4-р сургуулийн 88 оны төгсөлт таст өргөө онцгой байдлын газар дархан дулааны сүлжээ төрөмж тавьцааны компани гэсэн 9 байгууллага хамтран ажиллаж өнөөдөр энэхүү цэсрэн ажлаа дуусгаж хүлээлт өгч байна. 18 онд одоо нэг компаниуд одоо хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, мэрэгжилтэнгийн холбоо гэх төрийн бус байгууллага, мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хатан ухаан шүтгүү төрийн бус байгууллага, Буганд Нандин хувьцаат компани, мөн дархан дулааны цэцлэгийн станцын хяналтын хэлтэс, дархан дулаан шугам сүлжээ болон одоо бусад иргэд бол нийлээд одоо хандив өргөд 4.5 сая төгрөгөөр энэ Бурхан багшийн сэрэг дүрийг бол сэргэн засварласан байна. За сайн бацхан та бүхэнд энэ өрөө мэнд хүргье. За энэхүү Бурхан багшийн сэрэг дүрийг сэргэн босгоё гэсэн санаачлагыг 2 төрлийн бус байгууллага өөрсдийн сэтгэлээр нийлж энэхүү Бурхан багшийн сэрэг дүрийг 21 хоногийн хугацаанд бас өөрхийн сэтгэлийн болцоогоор бас нэг Бурхан одоо өнгө төрх ямар нэгэн тэр хэлбэрээр нь сэргэн босголоо. Тэгээ энэхүү одоо ажилд маш олон ард иргэд найз нөхөдүүд хамтран оролцлоо. Тэр бүгдээс 2 одоо төрийн бас байгууллагын өмнөөс баяр талаас илэрхийлье.